таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сайн мэцэн өрхөмд сонсогчдоо та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Та бүхний өдийн амралт тань ая тухта сайхан өнгөрч байна уу? Их Монгол FM 99.7 таны өдийн цайны хачир болгож цай авах зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэхүү нэвтрүүлгээрээ зохиолч Сэрчин Угтай үр цайхын их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын дуучийг цувралаар хүргэж байгаа. Энэ өдөр та бүхэндээ энэхүү цувралын 68, 69 дугаар хэсгийг эфирээс шууд хөргөх болно. Хамтдаа байгаарай. Их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын тууч. 68 дугаар хэсэг. Захирагчийн хадмын гэрт ирж унтсан хойсгон өрхөх, шүн дунд нутгаа зүудлэн гэртээ ирчихсэн суух бөгөөд аав ээж хоёр нь нас барчихсан бололтой. Эхнэр нь их гой болчихсон түүнийг хүлээн өгтөж авч байх юм гин. Олон жил уулзаагүй түүнийхээ нүрийг харах гэсэн боловч ердөөсө харагдахгүй. Харин гуа сайхан биеийн уламж хаажин байх боловч сэтгэлээсээ түүнийг хайрлахгүй байгаа мэт санагдах тул өөр залууд сайн болсон байх вэ гэж харамн сэтгэл төрсөндөө түүнийгээ тэрэн эрхлүүлсээр орондоо орцхон хайр сэтгэлтэй омбож байна. Биений ихэд хөнгөрч хайрын балан думбсан хойсгон өрхөх, хансан сэтгэлдээ тайтгарч чадалгүй дахин түүнтэйгээ хайрын жаргалд умбах гэтэл эхнэрийн биеинд байхгүй зөвхөн хоосон хувцс үлдсэн байлаа. Саяхан хамт хөвтөн эргэлүүлж байсан эхнэр нь гинэт алга болж, оронд нь хоосон хувцс тэрэн үлдсэндээ бачимдсан залуу байж чадан яргалсаар сэрвэл захирагчийн эхний өвөрт, эхнэрийн өвөрт залуу хосуудын ажлыг нойрон дундаа аль хэдийн хийгээ дуусчихсан. Өндөр бор хүүхнийг тэрэн хөвтөх бөгөөд араасаа тэрвүүлсэн хүүхэн эргэж хараад "Сайхан залуу минь. Унтаж байхдаа хамаг ажлаа амжуулчихсан уу?" гэд зээжинд нь наалдан эрхэлж байлаа. Саяхан л өндөр бор хүүхнээр араасаа тэрвүүлж хөвтөхдөө унтахаар норондоо орж унтана гэж бодож байсан залууг нойр нь алсын шандад зугаалуулан авч яваад буцаж ирсэн нь энэ аж ахуй. Хүний эхнэр тэр тусмаа захирагчийн эхнэртэй санаандгүй унтаж ард үлдсэн эхнэр хүүхдээ хуурсандаа гинэт бачимлан дотор нь муухаарсан залуу газраар зассан ор руугаа харайн орж хөвтөд захирагчийн эхнэр өндөр бор хүүхэн араас нь дагаж орж ирээд "Сайхан залуу минь. Чи надаас сугтааж чадахгүй шүү. Одоо ингээд миний хоёр дахь нөхөр боллоо доо" гэж хэлээд түүнтэй нэлуурах гэж оролдсон ч залууд эвгүй байсан тул буруу харан хөвтөж байснаа унтаад өгчээ. Энэхүү хорвоогийн нүгэл хилэнцэж жаргал зовлон зэрэгцэхэд хүмүүний амьдралч жир бусаар үүсэж зүүн дээр ил сасгахад нэг ширхгэн тогтхлууга амьдралын алтан хором энэ мөчөд бүрэлдэх мэт болсон аж ахуй. Өглөө болж цэргийг сэрхэд цай хоол хийж аль хэдийн бэлдээ тавьчихсан байсан тул урчууны явдлаа бодхоос өндөр бор хүүхнийг харж чадахгүй нүүр нь улайж орох байх газраа олж ядан суухад хүүхэн тоосон шинжгүй суух нь түүнд хачирхалтай гэж жигтэй байлаа. Захирагч цэргийг эхнэрээ дагуулan явуулахдаа ихэд сэтгэл хангалуун байдаг бөгөөд энэ удаач гэсэн хоноод ирэхэд ихэд баяртайгаар тэр хоёрыг угтаж аваад "Аавынхаар очиод хоноод ирвөө. Аав ээж хоёр Москва явчихсан" гэж хоорондоо ярьцгаах нь тэд нэг л юм төлөвлөд байгаа мэт гуйсгнуур хөхөд санагдахад "Митээгүй л боллоо доо. Сахиусан" гэж дотроо бодсон ч хараа захирагчд хэлж "Харсыг минь хуулуулчихгүй байгаа да. Явж би л буруудан шүү дээ" гэж өөрийгөө шүмжлэн "Гүй ер нь яах гэж оронд нь орж хөвтвэ. Анхнаасаа л газраараа унтаж байсан бол" гэж
харамсан өөрийгөө зөвчээ. Харин өндөр бүр хүүхэн нөхөртөөгөө ихэд баяртай уулзаж зөндөө ажил амжуулаад ирлээ хайрт минь. Энэ зэрэгт чи байн чөлөө өгч байхгүй бол чи сая арай л дэндүүлсэн байлээ шүү. Бид хоёрт ингэж сэтгэл гаргаж тусалдаг өөр хүн олдохгүй шүү дээ. Олдсон ч хоёр зэрэг яаж дагуулж явах вүлээ дээ. Хоёр хүний ажлыг ийм хурдан амжуулдаг хүнийг анх удаал харж байна. Сүрхий гавшгаа, шалмах хөдөлгөөнтөөс гадна чихэн дуулууртай. Ястаа сайн зэрэг юм аа. Ингээд амаа олохгүй магтахад эхнэрт нь хэр баргийн зүйл таалагдахгүй дандаа яргунаж түүнийг зовоодгоос залхсан захирагч энэ зэрэгтэй хамт хүнсэнд явуулж хаарал нэг хэсэгтээ сайхан зан тайвуулж хайлсан туглаг шиг бөмбөлцдгийг юу сандах вилээ дээ. Толгойд охин ярьсан болгоныг нь хүлээн зөвшөөрч тэгэлгүй яах вэ хайрт минь. Азар энэ зэрэг мэрэгэн бууддаг тол чөлөө өгөөд явуулахад амархан шүү дээ. Энэ зэрэг шиг гол төмрийнхэн оныг харуулгүй буудаад бай болгоно ондог зэрэг ховор шүү. Яаж ингэж авьяастаа дүрдэг юм бол доо. Ингэж заримдаа ч гайхтгэл юм гэж ярьцуулаа. Харин энэ хооронд цэвэрхэн царайтай шар хүүхэн энэ зэрэг өндөр бор хүүхнийг дагаж аав ээжийн гэрт хоноод л явж байх юм да. Гэ нөхөр шүү юм нь хардаж барилдгүй. Гэ ямар сонин хүмүүс гэхээр ийм байдаг байна вэ? Бас болоогүй. Хамт хадуур зугаалж аваад хулгайнуудад алуулханд өгөж байхыг нь хараад байгаарай. Ингэж бодоод яана намайг арай таньчихаагүй байгаа да. Энэ өчүүхэн сурсан эрдэм өөрт минь сүлд гай болох вэ дээ. Ах минь хүртэл надад байн гүглэн дүү минь нууцл байх ёстой юм шүү. Амьд дулсан үедээ хэрэглээд өөрийгөө гэж хиндж таниулж мэдүүлж болохгүй шүү. Эстэгвэл бид тэр чигтээ доо яамд мөрдөгдөж хөөгдөөд үүлээ үзнэ гэж багш надад хэлсэн гэтэл байсан. Би ямар тэр багшийг нь харсан ч биш. Ахыгаа дуурайж самбагнаж байгаад санамсаргүй хідэн зохилтууд хөдөлгөөн сурч авсан биш. Олон ч гэмгүй хүмүүсийг хотын хулгайнуудаас хамгааллаа. Хөрхитөө зэрэгт ирээд хүний гарт байгаа залууд ямар буруу байх вүлээ. Энэ өндөр бор хүүхэн чинь нөхрөө өөрийн үгээр чичрүүлдэг гэвцтэй. Ястаа юу хэлэн тэр бүгдийг нөхөр нь үгдүүгүй биелүүлдэг гэсэн. Биелав нөхөртэй болвол ингэж эр хүний сүлд хэмрийг дороод болохгүй дээ. Эр хүн гэдэг чинь эмэгтэй хүнийг уян зөөлөн байх тутам улам хайлж урсдаг гэж өргөж авсан ичим нь байнга л хэлдэг дээ. Үнэн шүү. Аавд юу ч хэлэхгүй. Хүндлээд л цай хоолынхон дээжийг өгөөд л хаяа нэг юм балагчгаад ирэхэд нь дуугүй л байдаг да. Гэхдээ ээжийг минь нэг л ширүүн үг хэлэхэд хөөрхий аав минь бондгос хийтэл зочоод дуулууртай болохыг гинья. Угаасаа тийм том дарга байсан хүн ээжээс ингэж айж чочход эхлээд эдний дэрхтээ их л гайхдаг байж билээ. Харин явандаа аав минь дураараа байгаа мэт боловч ээжийг хичнээн их хүндэлж хайрлаж явдаг гэдгийг тэндээс л олж харсан да. Энэ хойсгон өрхөх хараад байхад их аятайхан залуу юм аа. Даанч нутагтаа ихнэр хүүхэдтэй. Сайхан танилцаад найз болоод би ч нөхөртэй болоод нутаг оронд нь очих юмсан. Миний мөрөөдлийн газар нутаг хөдөө ямар сайхан билээ дээ. Багада тэнд төрж өсөж тоглож нааддаг байсан болоод ч тэрв аав ээж хоёрыг хөдөө явна гэхээр л сэтгэл бүр байж яддагсан. Даанч энэ хоёр маань шал өөр нутаг яваад өгдөгсөн. Хизээ миний төрсөн нутаг руу явах юм бэ гэхэд тэгж байгаад чамайг жаахан том болохоор гисээр байгаад одоо бүр айлын ихнэр болох насан дээрээ ирчихлээ. Одоо бодоод байхад нутагтаа очиод сэтгэл санаа минь хувраад үлдчихнэ гэж айгаад тийшээ зөвлөлдгүй байсан бололтой шүү. Миний хоёр ачтан минь гэж
элдвийг бодон суухдаа хүнжил хийж орон дээр тавьдаг уутны хаан дээр зурсан 3 баатрын морийг шаглаж урлан хадагсаар л байлаа. Жаран 9-р хэсэг. Нутгийн гүн рүү нэлээд цөмөрн орж ирсэн тусгай даалгавартаа Шавлины шилдэг дулаанчид харуу бүрүй болж эхлэхэд явах замаа алтхаас имэн амарч эхэлцгээлээ. Урд талд яваа хоёроос ямар нэгэн ажиг сэжиг байхгүй тул арын хоёрыг тандаж үзвэл 500 алхмын зайд явж байснаа тэднийг амархыг мэдсэн бололтоо дагаж хүүх хөлийн чимээн байхгүй боллоо. Энэ үед араас дагаж байсан хоёрт нэгэн мэрэгэн санаа төрсөн нь урд яваа хоёрыг арын хоёртай адил ихэлж эд бат хийгээд нэг мөсөн хөнөөчхөд эргэж ирэхгүй бол голд яваа дайсны бөөн бүлэг мүд дийлдэхгүй шүнжин өдөржин хөөцөлдөн дайн болгон илт байлаа. Энэ даалгаврыг нэр төрөө бодож улаан тонгорог гардан гүйцэтгэхээр шийдлээ. Хүйтэй хамт гитэх маягтай хөдөлсөөр хөлийн чимээ гаргалгүйгээр дайсны гол хэсгээс 100 алхмын зайтай өнгөрөхөд ямар ч ажиг сэжиг авсангүй тул болгоомжтойгоор урагшлан шилжин гүйж байхдаа гараараа дохио өгөн 100 метрийн зайд бахим хөцөөтийг үлдээжээ. Ажиг сэжиг аваагүй дайсан хоёр тийш харж зөрөлдөн нуруугаараа нийлж завилан сууцгаах бөгөөд амьсгалын замаа хамгаалж нүүр хамаа битүү бон 99 чанлын бясалгалд автжээ. Дайсныг дамбдаржаагийн ягүүзрийн шидэг харга хэрэглэн унгах төлөвлөгөөтэй очисон улаан тонгорог 5 алхмын зайд ойртож очоод таг хөдөлгөөнгүй болж биеийн хураан тэдэнтэй адил бясалгалын горимд шилжин суулаа. Хоол явж ихэд ядарсан бололтой дайснууд чандын бясалгалаасаа ерс эрг шинжгүй байх нь тулаанч хүмүүсийн ихний хоромхон зурт бие огцом амрааж үлдсэн амралтын хугацаанд 90 чандаа яаралтай нээж 9 сувга битүүлж амрах горим руу шилжих гэсэн арга ажээ. Улаан тонгорог бясалгалаа хоёрхан хоромд бэлдээд ихний хүний хүзүүний булчингийн хажуугаар дамжин толгоор нь явж байгаа том суцсыг хаан хоёр эрхийг хуруугаараа огцом зэрэг чичгэд гэж сулхан дуурайд доош нугдайчхав. Хамт яваа нөхрийгөө тэнцвэр алдсныг мэдсэн нөгөө тулаанч гинэт дайралтерлээ гэж ойлгон нөхөртөөгөө хамт доош нугдаангуудаа хөл дээрээ гинэт огцом түлгэлттэйгээр заавн харавсан сүм шиг үсрэх гэтэл улаан тонгорог аль хэдийн тооцоолсон байсан учраас хөөрөх хөдөлгөөнийг тааруулан хоёр гараараа хумбайлган ар нуруун дээр нь бүг хийтэл бомб тавьж байгаа юм шиг доош шувтран татхад голын хийгээ юулүүлсэн дайсан илээ шиг нэвсийн унлаа. Гол саадаа давлаа гэж их хэд бардаж өөртөө ихтэй байсан хоёр дайсан улаан тонгорогийн цогцолтонд орсны улмаас үхтгэхийн газар шургалаа. Голын хийг юулэг харгаас булдах арга байдгийг бугтын хөндийнхнөөс өөр тулаанчид одоо хүртэл нээж хариулж чадаагүй байгаа ачаа. Уг нь мэддэг хүн бол огцом дээш биш. Өнцөг үүсгэж харайсан бол улаан тонгоргийн цохилт үр дүнгүй өнгөрч дайсан бусаддаа ямар нэгэн дуу аваагаар дохиогч чадах байсан. Голын хийг юулэг аргыг хэрэглэхдээ сүнсэн биеийг буюу хүний биеийн хамгийн өндөр дулааны цэг дээр байрших бүхий л мэдээллийн санг давхар түлхэн гаргадаг учраас ямар ч чадварлаг тулаанчид ингэж ундаг бөгөөд ийм аюулд учирч магадгүй гэж бугтын хөндийн тулаачид бүтэн сарын 6 зурлагаа хийж сүнс байрлах цэгүүдээ өдөр бүр өөрчлөн таглаж наалт хийдэг ачаа. Улаан тонгоргийг байж бай гэсэн ч үлдэхгүйгээр сэм даган ирэн тандаж байсан бахим хөзөөт. Ямар тач улаан тонгорог бол жаахан удаан л болохоос үнэхээр гарамгай тулаанч ягүүзрийн шилдэг бясалгач гэдэг нь илт юм гэж бодоод бахархлаа. Энэ хоёрын чимээгүүд өхөрж авсан хоёр
Бас л гар хөлийг нь урдын адил хүлж аманд нь банзлыг нь урчж эхлэв. Гол төв рүү зохилт өгвөл урд талаас нь очих нь маш хэрэгтэй байсан ч энэ өдрийн 10 хормын амралт аль хэдийн дуусаж дахин нэг өдөр алдаж дагахаас аргагүй боллоо. Улаан тонгорог хүүд хандаж алсуур тойрон хойд байрлалдаа очихыг зөвлөөд өөрөө энэ хоёр дайсныг замаас зайлуулан өөрч нэгэн уулын агуу шиг газар хүлж орхиод аратан ирвэл хоол болог, гадсан таарвал амьд байг гэж хэлээд илгэний зохилтуудыг хийн хугацаа тоолж үзэхэд бүтэн 2 өдрөөс нааш сэргэхээргүй эргэлтийн судас нь зохилж байв. Дараа нь тэд гол цөм рүү зохилт хийх хугацаа нэгэн өнгөрснийг сая л тооцоолж мэдлээ. Хэрэв үүнийг мэдэхгүй хүмүүс байсан бол 10 хормын амралт авчихсан үед дайрч наандаж амьд хил алдах, цаандаж өөрсдөө эрсдэл аюулд орох магадлалтай байв. Дөрвүүчийн 2 хүнээс авсан од хэлбэртэй зэвсэг, амных нь хүндэд байсан зүүнүүдийг хурааж авсан улаан тонгорог хүүд хамдан энэ зүүнүүд дотор хор суулгасан бололтой. Үлээхэд үзүүрээрээ арьс руу хатгаж ороход цохилтын хүчээр гимтсэн хэсгээр хор нэвчин дайсныг хоромхон зуурд үхэлд хүргэдэг үйлчлэгээтэй маш хүчтэй хор зүүн дотор байгаа нь ойлгомжтой. Хэрэв бид дайсныг гиндүүлээгүй бол эд бол нэг бол энэ зүгээ хазаж өөрсдөө үхэн, үгүй бол бид үүнд өртөх ийм аюул хүлээж байж. Одоо ч гэсэн дайсны голцомд яг адилхан зэвсэг байгаа гэж багцаа авч болно. Гэхдээ Бахим хүзүүт хүү ихэд болгоомжтой ойртон харснаа. Ийм зүг амандаа тээж явдаг хүмүүс гэхээр хөдөлгөөн нь маш их уян хатан мэдрэмжтэй тулаанчд байна. Өөр ямар зэвсэг байж болох вэ? Гэхэд одоогоор цөмдөө байгаа зарим зэвсгээ 2 талтаа мэдэгдээгүй авч яваа байх. Эдний багийн 3 хүн Квантаны армийн нэг дивизийг устгасан гэдгийг юм байна лээ. Хин мэдгэвдэ. Ямар харсан биш. Гэхдээ л оргүй биш байх. Дивиз биш юм аа гэхэд салаа зэрэг устгасан байх магадлалтай шүү гэж шивнэн ярилцаад салж оджээ. Дайсны ард талд аюулгүй гарч байрлалаа эзэлсэн Бахим хүзүүт хүү бяцхан амралт хийгээд авахаас гэж бодохдоо хувцсаа хүн шиг болгож орхиод өөрөө нүцгэн шахуу алсхан очиж зүүн хөлөө дард суухад артерийн том судас нарийстал шахагдаж дүүгээр гүөх цусны эргэлт хурд хоолоогоор хөдлөх шингэний вицкийн хуйлаар ихсэж байснаа Бахим хүзүүтийн амьсгалын бяцлаглаар хаас айгүй тараагдан тайвширч биеийг нь халуудсан 10 хормын амралтанд бэлэн болжээ. Ингэж хийх бяцлагал нь хөрөвлийн хүйтэнч хамар дээгүүрээ хөлс бур зайтал бяцлагж болох ба судсаар шахагдах цусны эргэлтийн хурд нэмэгдсэнтэй холбоотой биеийн дотоод хүчийг хуваарлан дулааны энергийг хаасайгүй тарааж өгдөг судас шахах нэртэй гүн бяцлаглын төрөл ажээ. Юмыг яаж мэдэх вэ? Харан хөшөө дайсан шалгалтаар ирвэл гиндүүлэн цохох таагдах боловсруулалт суугаан энэ бүлгөө. Гэтэл Бахим хүзүүтийн зүг болж нэгэн сүйтгэсэн дүрс хүүгийн хувцсыг игт чиглэн гидсэн маягтай ирж байгааг анзаарсан хүү биеэ хуран бэлдэж суудал нилээн дөхөж ирснэ гинт сэжиг авсан бололтой буцаад сум шиг хурдан харавнотлоо. Үүнийг урдчлан тооцоолж байсан хүү газар товчлог аргыг хэрэглэн урд урн хөндлсөн орж иртэл нүцгэн хүү гайхан харсан тулаанчир чөтгөр харсан юм шиг сандран ориллоо. Энэ чимээг сонссон дайсны тал тулааны бүрэн байдалд аль хэдийн шилжиж толгоон сэргийлэх талд байсан тулаан улаан тонгорогч гэсэн биш цэцнийг мэдэн байдаг хурдаараа тулааны талбараа дөхөж ирж дөхөн ирж байгаа нь хүүд мэдрэгдэж байлаа. Шалдан хүү харсан дайсан бараг тэмээний дээгүүр харайж байгаа мэт гинт огцсон өндөр хөөрөх боловч хөөрөх гэсэн боломж
Элдв шидтэй гэдгээ харуулсан дайсан хүү рүү ойртон ирснээ янз бүрийн хөдөлгөөн хийн хөл гараас авчруулж яа и химэн салбагнан хөдлөх нь хүүд үнэхээр инээдтэй байлаа. Хизээрч зохих хүн бэ гэж бодон зогсдол урд нь баахан гар хөлөө савчуулснаа сая нэг юм хоёр хөлөө зэрэг тэрэн орж ирлээ. Хөлийг нь сайн оруулж зохихгүй бол хариу дэмий хөдөлгөөнд сатаарах хэрэггүй гэдгийг мэдэх бахин хүзүүт цохилтыг цээжиндээ хүлээн авч бүрштэй юм шиг хойш нумран унахта хоёр хөлөөрөө дооврон тойруулан хойш унаж яваа их биений нугас руу огцом тээрлээ. Ингэж зохилт авч үзээгүй дайсан урдаасаа биш араасаа гинэт өөр хүнээр зохиулж байгаа юм шиг нуг хийтэл гин алдан зохиулж хүүгийн төмөр шиг хатуу хөлний Монгол утлын ээтэн хоншорт нугасаа таслуулан газарт нам өгчээ. Дайрч ирсэн бухаас бултах биш хүчит бухын шор иврийн сэжилтийг өөртөө ашиглан ашигтай болгон хувиргаж сурах нь бухтын хүндийн тулаанчдын амин сүнс болсон урлаг билээ. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин овогтой үүр цаах. Зохиол их хүн бодит амьдралаас сэдвэлсэн хайрын дууч. Өгүүлэгч Хосвир, дууны найруулагч Цэнтава. Их Монгол радио 2020 он. Сонсогч та их хүн туужийг бүрэн ихээр нь уншихыг хүсвэл ном борлуулагдж байгаа дараах цэгүүдийг дуулахыг. Цэцэг төв утас 9521 тэгдөрөв 13 Гранд Плазагийн 4 давхарт 417 доод Герман гутлын тасаг бүхийн өргөө гоё офис харилцагчны дугаар 8810 17 14 болон аз хур интерномын дэлгүүрүүдэд борлуулагдж байна. Мөн та байгаа газраа хургуулan авахыг хүсвэл 8899 58 56 99 8 5 69 дугаард холбогдож захиалгаан өгч номоо хургуулan аваарай. Сонсогч та өдрийн цагаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.